Солиор нэвтрүүлгийн 5 дахь дугаар шинжлэх ухааны мэдлэг зөвхөн эрдэмтэд судлаач нарт хязгаарлагдах ёсгүй. Хүн болгон шинжлэх ухааны мэдлэгийг эзэснээр амьдралдаа нэмэр болж чаддаг. Өнөөдрийн химийн туршилт маань оролцохоор 133 дугаар сургууль Science Cafe дээр маань ирэхээр болсон байна. Хэдүүлээ сурагчтай хөтөж авцгаая. 133 дугаар сургуулийн 8-гийн ангийнхан мөн үү? За та хэдийг хүлээж илээ да. За бэлнэ. Зунгшингур дугаар сургуулийн 8-гийн шилдэг анги болоод тэгээд гоё давинчийн хөтөлбөрийн туршилтын ивентэд оролцож байгаад та хэдтэй гоё өөрсөндөө баяр хүргэж хэлээ. За. Яг шинжлэх ухааны 4 салбарт хуваагдж байгаад бүгдээрээ өртөө дээр очиод туршлуудыг гараараа хийж үзнэ. Номон дээр үзсэн зүйл яг ботор тэгж ажилт юм үгүй юм уу? За тэгээд нөгөө гараараа өөртөө хийж барьж үзэх нь байна. Туршиж үзэх нь байна. Тэгээд гараараа мэдэрсэн зүйлд одоо хүн жигнэсээ оюун байсан биш тэгээд итгээд тийм гоё зүйлүүдийг туршилтын ивент дээр хийгднэ. Бид нарын туршилтын ивентийг авч явах багш нар маань багшийн хурж болно гэсэн зүйлс нь хурж болно. Хурж болно гэж хэлээгүй зүйлс нь болохгүй байна тий. За тэгвэл хэдүүлээ туршилтын ивенттэй орохдоо бэлнэ үү? За, тогтолж гин үү? Туршилтын ивент рүү орцгоё. Химийнхаа өртөн дээр ирсэн байна. Хими өртөн дээр гоё туршилтуудыг хийн. Надаа хамтран туршилт хийхээр манай хамтран үүсгэн байгуулагч, нано инженер Захирал Андар маань ирсэн байна. За сайн. За сайн уу манайхаа. За сайн. За хэдүүлээ шууд туршилт руу орцгоох уу? За ямар төлөвүүд идэв? Хатуу шингэн. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ илүү шингэн төлөв дээр туршилтууд хийх нэ. Та нэг ойлтод нэг хардаа. За нэг навч шиг тий. Оо цэцэг шиг нэг юм явж тий. Энэ болохоор butterfly pea буюу монголоор эрвэхэ цэцэг байгаа. Эрвэхэ цэцэг өөрөө гоо цэнхэр өнгөтэй. Усны харилцаа цэнхэр өнгө харагдаж байна те бид нарт. Тэгээд өөрөө энийг сонин зүйл нь өөрөө шүлтлэг орчинг үсгдэг. Та хэд маань өмнө ийм цаас харж ирсэн үү? Юу вэ? Харж ирсэн. Бодис яахаар. Бодис яадаг вэ? Өнгийн шинждэг тий? Universal индикатор буюу орчныг нь таних нь. За би та хэдэд харуулангууд та хэд надад тоогийн надад хэлж хүн шүү. За хэд дээр? 6 юм уу? 6 юм уу 7? За дундаа игээд 6.5. За 6 ах юм бол ямар юм бол? Сар муу яг зөв. За тэнгууд аягүй олохт ингэдэй 6 ах юм чинь багшаа нэг одоо шууд уучих л та. Нэг л кафе дээр гард юм чинь гээд. Тэгвэл одоо шууд эндээс аваад ууж болох уу? Болохгүй тий. Хэдүүлээ аль хэдийн туршилтынхаа шин савнд хийсэн байгаа. За одоо тэгэхээр хэдүүлээ янз янзын бодиснууд хэмжиж авнаа. За хэмжиж авахдаа өмнө та хэд маань туршилт хийжсэн хийж байгаагүй үл хамааран ширээ маань амхуу учраас доошо сууж байгаа шүү зөө. Гол зорилго нь харны төвшнгөө ижил болгож байгаа. За тэгэхээр манай энэ хүүхэд надаа энэ усамлаас 20 мл-ийг хэмжээд өгөөрэй. Хэдүүлээ ямар нэгэн бодисын хэмжилт авахдаа хэрвээ доороос нь юм уу дээрээс нь хэмжиж аваад гарчих юм бол бид нэр илүү юм уу дутуу хэмжиж чинь. Тийм учраас яг харааныхаа төвшнгөө нэг хэмжээнд оруулж иж хэмжиж авах нь маш чухал гэсэн үг. Юу өнөртөв? Нөгөө юу гашуун өнөр. Гэтэ бүр зорж ингэж өөрсөө аяартаж өнөртөж мэдээж болохгүй шүү дээ. За энэ өөрөө органик юм дидэмхийн ус мал учраас хэдүүлээ холдуулаа иртгэн хагасан нэрээ. За хэдүүлээ гэтээ шууд туршилтаа хийснийхэн дараа юу эснийг таамаглах гээд үзье заяа. За шууд хийчих. За. Ямар өөрчлөлтөө дөө? Өмнө өөрчлөгч. За нөгөө цэнхэр цай маань ягаан болчихлоо тий. За альва ингээд уус мал бодисын өнгө нь өөрчлөгдөж лээвэл юу болж байгаа юм лээ? Хими уруул явагдсан байх нь тий. За тэгвэл хэдүүлээ нөгөө шалга яа. Бүрэн хэд байлаа? 7. 7 сар хооронд байсан тий. За одоо хэд байна гэж бодож байна? 9 10.
10. За. За та хэд тоогийн санаж гин үү? 5-аас доошо байх юм бол хэд юу ийлээ? Сарам. 5-аас доошо байх юм бол? Хүчил. 5-аас доошо байх юм бол хүчилдэг байх нь. Яг зөв. За одоо хэдүүлээ шалгана. За хэдэн? 3. За 3 чи юу вэ? Хүчиллэг. Яг зөв. Сая хэдүүлээ энийг 3 байна гэж мэдсэн те. Сод ямар илээ? Жоохон хүчиллэг. За одоо тэгвэл дахиад хэдүүлээ бодъё. Содоор та хоолоогоо зайлж ирсэн үү? Зайлж ирсэн. За хэрвээ сод хүчиллэг байсан бол хоолоогоо зайлсан бол хүчиллэг нэ. За ингэ бодохоор сод сармаг ерөнхийдөө бол шүтлэг талтай байх нь. За тэгэхээр хэдүүлээ ийм тасарч авсан содыг тэр чигтэн дуустал нь хийгээд гараа холдуулах шүү заяа. За. Бага ингээ хөөс ялгараад байна тий. За энийг хэдүүлээ гой таамаглая. Юу юм бол та хэдэд гой таамаг байна уу? Нөгөө хүчиллэг юм жоохон сармагтай юмтай ингээд нийлэхээр За яг зөв чиний хэлэх гээд байгаа ойлгож чинь маш сая хүчилдэг байсан те орчин нь. Хүчилдэг байсан орчин дээр шүтлэг зүйл гинт нэмэгдэнгүүт ургамлын орчин нь эрсдээс өөрчлөлтөнд ороод за одоо тоо хэд болсон бэ? Орчин нь 8 гэдэг чинь нилээ шүтлэг талдаа болсон байна те. За одоо тэгвэл тэр саяны хөөсний талаар хэдүүлээ яриа л да. Тэ түр юу ажиглагдлаа? Яг тэгсэндээ гастон донгоолгоход ингээ яаж байгаа юм шиг болсон те. Хийж үсэн бүх ус ундаг Өнгө нь буцаад яатсан байна. Өөрчилж Буцаа зинхэр байна. буцаа зинхэр болсон тий. За тэгэд саяны гарч ирсэн хим маань бол CO2 буюу бидний уудаг одоо тэр газтай ус ундаанд ордог хий ах нь. Түрүүн асууж байна. Хүчилгэн зөв юм уу? Шүлтлэн зөв юм уу? Хамгийн аюултай ер нь дэлхий дээр байгаа хамгийн өрмөц хүчил юу юм бол? Хамгийн их зүйлсүүдийг тий төмрийг иддэг, бүхс чулууг иддэг, бүх зүйлүүдийг иддэг. Ямар юу вэ? Миний хамгийн айж авдаг хамгийн хүчтэй хүчил бол ус. Яагаад? За хамгийн бас хүчтэй шүлтийг би бас ус гэж хэлнэ. Тэд нар юу вэ гэхээр бүгдээрээ яг үнэндээ тийм дараалал та хэд ингэж жагсаас өгсөн байгаа юм шиг. Жишээлбэл нэг хүчтэй хүчил байлаа гэж бодоход тэрнээс илүү хүчтэй хүчлийн хувьд бол энэ шүлт гэсэн үг байна. Тийм дараалал. Энийг нь болохоор хүлч үтгэд болохоор яг pH төрнийхээ цаасыг хараад энэ дээр P юуг өвчсөн байна? pH байна тий. H гэдэг чинь хими ямар элемент вэ? Ус зүйтэй. Ус төрөгч. Тэгэхээр ус төрөгчийг аль нь их авмаар байгаа, өгмөр байгаа гэдэг дарааллыг нь pH-ийн хүчин шүлтийн спектрум буюу дараал гэдэг байна. Ус яг шүлтүүтэй адилхан бүгдийг уусгаж авдаг те. Төмрийг, зэврээдийг иддэг. Давсыг дагаах нь шүү дээ. өөртөө уусгаж авдаг. Хад чулуунуудыг уусгадаг те. За тийм байна. За хэдүүлээ pH-тай холбоотой юм гоё гайхалтай зүйлсүүдийг ингэж авсан юм чинь дараагийнхаа хөлөө туршилтын хэсэг рүү орох уу? За. Би өнөөдөр та дээр нэг эрдэмтэн талгана. Маш сонирхолтой өрмөс төвхтэй эрдэмтэн байгаа. Тэгэхээр би тэр эрдэмтний тухай хүмүүсийн аль болох мэддэггүй фактаас нь аль болох танигдсан факт руу хилээд явна. За эхлэе. За энэхүү эрдэмтэн дэлхийн 2 дугаар дайны үед амьдарч байсан эрдэмтэн. Энэхүү эрдэмтэн яг үнэндээ Холливуудын жүжигчин. Энэ эрдэмтэн одоогийн бидний ашигладаг Wi-Fi, Bluetooth гэх мэтчлэн зайнаас харилцах технологиг олон хүн бие биентэйгээ булаацалдахгүйгээр зэрэг бүгдээрээ өндөр хурдаар ашиглах боломжтой технологиг үүсгэсэн эрдэмтэн. Мэдхгүй байх нь бас аргагүй ч магадгүй. Тэгэхээр би хэлье. Энэ эрдэмтний нэрийг Хейди Ламар гэдэг. За тэгэхээр Хейди Ламар гэх энэ сониуч судлаач эрдэмтний ямар гайхалтай зүйлүүдийг хийсэн бэ гэдэг түүхийг хэдүүлээ нэвтрүүлгээсээ үзье. Эрдэмтэн гэж хэм бэ? Инженер, зохион бүтээгч гэх нэршлэн тэдний бүтээсэн оролцсон зүйлсээс хамааруулж хэлэх үү? Эсвэл үүнийг батлах диплом, эрдмийн зэрэг хэрэгтэй юу?
Яагаад ингэж асууж байна гэхээр Heidi Lamart түүнийг эрдэмтэн гэж батлах төгссөн сургууль эрдэм зэрэг байхгүй. Тэр зүгээр л сурах дуртай, орлого дуртай, сурсан зүйлээ ашиглаж асуудал шийдэх гэж оролддог байсан. Кино урлагт дуртай байсан түүнийг энэ салбарын топ жүжигчин, гоо сайхны бэлэг тэмдэг болгон оргилно хүргэсэн. Тэгсэн ч түүний дотор орших бяцхан сониуч өхөн шинжлэх ухаан, инженерийг судалгаа зогсоогоогүй. Тэрээр бие даан, хим, биолог, логик, математик, цахилгаан хэлхээ, электроник гэх мэт сонирхсан бүхэл зүйлсийг сурсаар байсан. Тэрээр өөрийн галтгоо, лаборатори, салоноо өөрөө хийж ашиглах дуртай байжээ. Дайнд цэргүүдийг уран нэмэх зорилгоор усанд хийгээд л хийжүүлсэн кола болгох, уусамтгай, йотон, шуу болон загасны биологийн бүтцтэй санаа авсан хөдөлгөөрт онгоцны далавч болон их биеийг шийдлийг нь хайн оролдож байжээ. Дэлхийн 2 дугаар дайнд Тэнгисийн тулаанд Германы шумбагчид холбоотны шумбагчдаас хол илүү байв. Усан доогуур явах буужин буюу торпедоноос маш амархан болтож чаддаг. Холбоотны шумбагчид радио долгион ашиглан торпедог залуурдах ордлого хийсэн ч тэр радио долгионыг амархан илрүүлээд сарниулчихдаг байв. Heidi Lamart энэ асуудлыг нь олж давтамж шилжилтийн протокол болон энэ протоколыг хэрэгжүүлэх цахилгаан хэлхээг нь хийсэн. Хэрэгжихээс өмнө дайн дуусан ч гэлээ энэ технологи одоо бидний ашиглаж буй Bluetooth, Wi-Fi гэх утасгүй холбоонуудыг олон хүн зэрэг бие биендээ саад бололгүй ашигладаг болгох гол үндсэн технологи нь болсон билээ. Heidi Lamart-ын хэлснээр гадаад үзмжнээс илүү хүний хэрхэн сэтгэж байгааг харах хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэжээ. Хамгийн сонирхолтой нь гэвэл биологийн туршилт байлаа. Ингээд хүний бие идэрхтүүдийг нэг бүрслөө хараад тэгээд бас өөр сонирхолтой микроскопоор амьтдыг хараад бас сонирхолтой байсан. Биеэрээ өөрөө гараар туршилт хийн гэхээр сонирхолтойс өөрөө барьж үзээд ямар байдгийг мэдээд амар сонирхолтой гоё юм байл. Хүний бие ямар идэрхтнүүд хаана яаж байдаг гэдэг нь бүр дэлгэрэнгүй ойлгосон. Манай сургуульд хичээлүүд дээр ер нь бараг туршилт ордгоо. Тэгээд энэ дээрээ зөндөө олон туршилтууд үзсэн. Гоё юм. Гаран дээр бариад хатуу юм бариад байгаа мөртлөө урттай ингээд шингэн юм болоод тэр ингээд урттай цогнолхон чирчигнээд амар гоё юм л. Биологи хичээлээр заадаг шиг тэр шиг биш илүү ингээд нөгөө судалж цаашаа явангуудаа нөгөө цаана ингээд одоо ингээд юу болж идэг тэдэн бүр илүү сонирхолтой санагдлаа. Анги олондоо өмнө ингээд оролцсон учраас энэ үдэд амар сонирхолтой байлаа. За одоо хэдүүлээ. Зааны шүдний оо гэдэг туршилт хамтдаа хийя. Ерөнхийдөө бол бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй химийн туршилт ах нь. За нэг аюултай байц учраас багшны ямартай чимжээд авчи. За усны томьёог санаж байгаа хөхтэй нөө. Ааш 2 о. Ааш 2 о. За энэ байц болохоор сонсож байгаарай. Ааш 2 о 2 гэдэг байц. Ялгаа нь юу вэ? Илүү гоё биш. Илүү хүчтэй. Илүү аюул. Илүү нэг о байна те. О чи юу юм? О чин. О 2 гэд хий. Ямар хийвлээ? Хүчил төрөж. Яг зүг. За одоо аюултай байцсан ямартай ч гэс төрүүлээ хийчих. За одоо хэдүүл аюул байр. За эндээс ингээд 4 5-ыг ингээд дараа даваа хийчих. Яг татгшаан ингээд ханы дагуулсангээр уусмал руу шингэлдэг бай. За гэхдээ түрүүн одоо энэ байц маш аюултай гэж ярьсан шүү дээ тий. Дахиад нэмж. Маш аюултай гэсэн хэрнээ энэний хэрэглээ нь бүр өдөр тутамд заяа. 2 газар маш идэвхтэй хэрэгэлдэг. За нэг нь болохоор үсчинд, нэг нь болохоор эми санд идэг. Ялангуяа өсчинбүүд энийг нэрлэхдээ Perks, Supra гэх юм янз янзаар нэрлэдэг. Perks бодог нөгөө хэд хүчлэг байхаас сэргийлээд нөгөө саармжуулалт явуулахын тулд хийж тэгээд хүний үсэнд арай гим хор учруулахгүй тулд саармж концентрац нь бага концентрацтэй багтуулж байгаа. Яг зөвхөн илүү саармах хөлбөр нь буюу концентрац багтай гэсэн. За энийг манай энэ хоёр хүмүүс яг энэ шилнийх нь ингээ ханыг дагуулад ингээ болгош.
Хэдүүлээ болохоор хөлөгч ашиглаж байгаа гэдээ түрүү ярилцсан тий. За хөлөгч нэлээ утгаад бэлэн болгочлоо. Шууд туршилт руу орох уу? За тий. За туршилтаа дуусгахад ингэнэ. За нэгэн татуу шив шингэн болцсон байгаа хэдүүлээ энзимээ чи шууд саяныхаа одоо өмнөх туршилт шиг дуустал нь хурдъя гэд тэ хэдүүлээ ажиллах нь шүү заяа. За. Шууд тэгээрээ за бүгд. Оо за мага доош суугаарай. За энэ дээр юу ялгарч байна? Агаар манд хэсэгт нь юу вэ? Яа уур. Халуун цайнаас халуун хоолноос гардаг тий. Уур гарч ийн гэдэг чинь энэ урвал өөрөөсөө дулааныг яг зөв дулаан гадагшлуулдаг уруулах нь экзотермийн урвал гэж хэдүүлээ үздэг тий. За одоо бүр яг шүдний ошиг харагч байна тий. Энэ хэдүүлээ хараад үзтээ. За тэгэхээр хэдүүлийг анх ярьсанчлан том хэмжээтэй шүдний ошиг харагддаг болохоос ш. Энэгээр Шүдээ угаахтай. яг зөв энэгээр шүдээ байхгүй. Шүдний ог бас ингэж хийдэг байх нь. Түрүүн тэгээд тэртглийн талаар нэг юм ярьсан тий. Тэртглийг нэгцэн байдлаар бицээр агаад хамгийн сүүлд гарах нэг хий байгаа. О2. Юу илээ? Түрүүн чи хэдүүлээ бахан ярьсан шүү дээ. Яг зөв хүчил төрөгчийн хий ялгарч байгаа. Хүчил төрөгчийн хийг нь шууд хэдүүлээ ингэ алдалгүйгээр одоо энийг bijүүлээ хараал ин гэсэн. Тэгэхээр өөрөөсөө маш их хий ялгаруулж байгаа хань энэ одоо бол. За тэгээд энийг бод хэдүүлээ хизээ гарч дуустал ингээл хараад их ингээ боломжтой хань. За туршилт маань ямар санагдав? За таалагдсан бол үзэгчдрүүгээ гоё байлаа гэдэг хариулъя. Туршилтуудаа ингээ өөрийнхөө гараар хийсэн болох надад илүү амар сонирхолтой гоё санагдсан. Энэ дээр ирээл хийж үзэж байна анх удаа. Энэ туршилтын ивентэд маань яг одоогийн байдлаар 2153 хүн хамрагдсан ба. Тэгээ жил гарны энэ хугацаанд болохоор бид нэр дан ганц Да Винчи хөтөлбөрөөс гадна яг нэг удаагийн бас ирээд хамрагдах бас бүрэн боломжтой. Альбом байгууллагууд тэгээд хамт олноороос хүмүүс маш их оролцдог. Тэгээ хамт олонны жишээлбэл нөгөө бондинг үүсгэхтэй тэгэж гоё байгууллагын хийдэг дотоод үйл ажиллагааны нэг хэсэг зарим байгууллагууд болгоод аль хэдийн юм соёлоноос үүсэж явж байгаа. Тэгэхээр ер нь бол байгууллага хамт олон, ангийн хамт олон гэдэг эдгээр бүх хүмүүс маань чөлөөт цагаа илүү ингээд шинжлэх ухаанд суралцах, танин мэдхэд зориулж ийм шин дадал хөвшил үүсгэж байгаад нь маш их баяртай. Тэгээд манай туршилтын ивентэд хамрагдахаар болох юм бол манай Science Cafe-гийн бүхий л сошиал хуудасуудаар холбогдоод захиалга өгөх боломжтой байгаа. Хүн гэдэг амтан гайхалтай сэтгэж, гайхалтай рационал дүнлтүүдийг хийж чаддаг ч гэсэндээ хүний төрх тархинд байнгын хийдэг нийтлэг алдаанууд байдаг юм байна. Өнөөдрийн ярих сэтгэлгээний төөрөгдөл болохоор хүн болгонд тулдаг. Энийг живсэн өртөхийн төөрөгдөл гэдэг. Англиар нь би нэрийг хэлэх юм бол sunken cost fallacy. Тэгэхээр та дэд ийм зүйл тохиолдож ирсэн үү? Гой кино үзгээд киноны театраас билет авлаа. Жог үнэтэй билет байг л дээ. Кинонд ороод үзсэн чинь яг үндэ чиний амьдралдаа үзчихсэн хамгийн уйдгартай яг үндэ бүр үзэхэд төвчид чийцүүд юм кино. Тохиолдчихсэн гэж байна те. Голоос нь шууд гараа явсан уу? Дуустал нь суудаг те. Яг үнэндээ бид нар яагаад тэр киног үзэх нь бүр тийм хэцүү байгаад байтал тэрийг нь үргэлжлүүлж үзээд байт юм бол Мөнгөндөө харамсаад мөнгөндөө гороогоод үргэлжлүүлээд үзчихдэг. Зүйтэй. Бид нэр аль хэдийн тэнд мөнгө төлсөн болохоор мөнгөө төлсөн юм чинь, цагаа зарцуулсан юм чинь, хичээл зүтгэл гаргацсан юм чинь гэж бид нэр тарих бодоод ямар нэг зүйл дээр тийм рационал шийдвэр гаргахгүйгээр өөртөө үргэлжлүүл зовоогоос суулгаад идэм байна. Ийм жишээ байгаа. Яаж энэ живсэн өртгийг ашиглаад хүмүүсийг нэг зүйлд лөөвөрдөж болдог тухай. Бүгдээрээ төсөөлөөрэй заяа. За би гудамжинд нэг тоглоом эрхлээ сууж байгаа хүн. Хоёр тоглогч ирээд тоглоно. Ямар дүрмтэй вэ гэхээр би энэ хоёрын нэгэнд нь $50 өгнө. Заяа. Гэхдээ тэр хоёрын надад аль их мөнгө өгсөнд нь би тэр $50 өгнө. Одоо манай хоёр тоглож илээ гэж бодъё заяа.
Тэгэхээр манай хүү надаа би тэгвэл наа $50 чи $1 хөдөлж авъя гэх нь тий. $49 ашигтай байх нь шүү дээ. Тэгвэл манай охин хажуулаас нь би тэгвэл $2 хөдөлж авъя. $48 ашигтай тий. Тэгвэл би $3, $4, $5, $6, 10 гэж явсаар хагаад нэг мэдсэн чинь $49 гэж. Би $49 хөдөлж авъя. Яг үү манай охинд болохоор $1 ашигтай тий. А гэхдээ энэ тоглоомын дүрэн болохоор нэгэнд надад өгсөн мөнгөө буцааж авахгүй. Тэгэхээр энд аль хэдийн $48 алдсан байхгүй юу? Энд болохоор $49 алдахад та $1 ашигтай юм чинь дээ. За яа дээ авчий гэд. Тэгсэн чинь манай хүү юу гэж бодох нь вэ? Би аль хэдийн $48 зарцуулсан юм чинь дээ. Яа дээ. Би наа $50 чинь $50-аар нь авчий. Гэх нь. Манай хүүд алдагдaltaгүй те. За тэгэхэд энэ талаас юу болох вэ? Би $1 ашигтайч байж чадахгүй болчлоо. Гэхдээ би аль хэдийн $49 зарцуулсан юм чинь дээ би $49 алдагдaltaа энэчнээс гарч явмааргүй байна. Би наад $50 чинь $51 авъя. Гэт эхлэх нь. Яагаад тэгэхээр хайрын $48 үсттэй тийм ээ? $49. Энд яг адилхан дүгнэлт гаргана. Би аль хэдийн $50 зарцуулсан юм чинь яа дээ $52 зарцуулчих. $52-аар би $50 чи авъя. 53, 54 энэ хизээ зогсох уу? Яг зүйтэй хизээж зогсохгүй. Бид нэр алдсан зүйл дээрээ тухайн үеийн жижигхэн дүгнэлтүүдийг хийгээд хурдан хөдлөөд байх тусам энэ зүйл бид нарыг живсэн өртгөөсөө болоод улам бүр живүүлээд идэм байна. Живсэн тэр өртгийг амьдралдаа яаж ашиглаж болох юм шиг санагдаж байна. Ямар тохиолдлууд гарч ирэх үү? Ямар тохиолдлууд гарч ирэхдээ та энээс яаж зайлс хийх үү? Дүнлэл хэлэх хүүхтэй нөө. Өөрөө төрүүлж буулт хийх ямар юмнаас. Тэгээд жишээ нь одоо тэр сая $50 жишээн дээрээсээ за би одоо ингэ зогсъё гэж хэлвэл өөрөө буулт хийгээд очиж байгаа. Томоор нь харж энэ зүйл дотор намайг живсэн өртгөөг ашиглаад намайг буруу чиглүүлэх юм биш үстэй гэдгийг тоглоомынхын дүрмийн анханаас нь алсын хараатай байсан бол жишээлбэл түрүүний тоглоомд бол унахгүй байх нь те. Эхлээд бол маш ашигтай санагдсан те. Тэгэхээр би базаа дүгнэлтийг нь хэлье. Хэдүүлээ ямар нэг зүйл дээр дүгнэлт гаргахдаа, шийдвэр гаргахдаа бид үнэхээр яг одоо зөв шийдвэр нь юу юм бэ гэдгийг бодож гаргах шаардлагатай байна. Одоо миний бодож байгаа зүйл, миний гаргаж байгаа шийдвэр, миний аль хэдийнэ зарцуулчихсан хүрэнг, цаг хугацаа, хичээл зүтгэлтэй би болоод энэ шийдвэрийг гаргаад байна уу? Эсвэл би яг одоо яг зөв юу зөв бэ гэдгийг хийж гинүү гэдгүүдээ бид нэр бодож анализ хийж тэрний үндсэн дээр шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Бүгдэнд энэ төрөл амьдралд хэрэгтэй санагдсан уу? За бүгд энийг цаашаа ашиглах уу? Энэ удаагийн нэвтрүүлгийн сэтгэлгээний төрөлийг байла. Дараагийн төрөлтөл дээр бас сонирхолтой төрөлтөл байгаа. Тэгэхээр хэдүүлээ сэтгэлгээний төрөлт хэсгээ өндөрлөе. Хэдүүлээ өнөөдөр гэрт туршиж үзэх гэрийн даалгавартайгаа танилцъя. За өнөөдрийн туршилт маш сонирхолтой байгаа. Ерөөс энэ хоёр л зүйл ашиглагдана. Теннисний бөмбөг, тэгээд ийм голдоо нугардаг сорвол. Хэдүүлээ гоё уушгаа бэлдээ шүү заяа. За. За юу ажиллагцсан. Маш сонирхолтой тий. Агаар дээр тогтоод эргээд. Энийг болохоор Бернулийн зарчим гэж нэрлэдэг. Зөвхөн тогтохоос гадна хэрвээ сайн боломжтой байж чадах юм бол бид нэр агаар дээр удирдах хөдөлгөж чадна. За дахиад нэг туршаад үзье. Энийг нь түр үлээгээд соргуулийнхын үзүүрийг нааш цаашаа хөдлөнгөт тийшээгээ дагаж хөдөлж байгаа. Тэгээд дээрэс нь би энтэйгээ цуг хөдлөнгөт надад цуг дагаж хөдлөөд байна. Бернулийн зарчим болохоор агаарын баг даралт үүсээ тэрнтэй холбоотой гой зүйлүүдийг ажиглагдаж болдог.
онгоц яаж нисдэг, зарим зүйлүүд яаж тийш хөөрдөггүй гэдэг зүйлүүд бүгдээрээ Бернулийн зарчимтай холбоотой. Шинжлэх ухааны кафегийн өгж байгаа энэ зүйлс сонирхолтой байгаа гэж найдаж байна. Бид нэрийг манай Facebook хуудас, YouTube хуудасуудаар дагаарай. Тэгээд яг энэ туршилтын ивентэд ангиараа оролцоод, магадгүй бүр цаашаа сургуулаараа оролцоод, давинчийн хөтөлбөрөөс түрүүний хэрэглэгдэхүүнүүдийг авмаар байвал манай энэ доор гарч байгаа дугаараар бид нартэй холбогдож шинжлэх ухааныг дэмжээрэй. Дараагийн дугаарыг хүлээж байна гэж найдаа. Дараагийн дугаараар оролцгаая. За айгаа шидэж болохгүй шүү заяа. За ингээд сайенс сураад, шинжлэх ухаан сураад гоё юу байна? Баясна. За өөр нэг үл. За манай залуу үрдэл. За. За жижиг аснаас хазаа. Хүлээ биш. Бүтээ. Дахиад нэг хүлээ биш. Бүтээ.